За эрхэм үзэгчдээ Америк дахь Монгол телевиз Завхан аймгийн Тосон цэнгэл сумаас та бүхэнд хүрч байна. За би Тос сумын өндөр настан, ардын авьяастан, уртын сайхан дуулдаг, за мөн барай засал хийдэг, малын эмчэд олон талын авьяастай Ахмад Буурлыг та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо. Бид нар хөдөөгөр ингэж явахдаа их ховор авьяастай улсуудтай уулздаг байхгүй юу? Тэгээд энэ удаа таныг онцлоод манай нэвтрүүлгийн зочин болооч гэж танд би урилга өгсөн байна. За. Та нас удаа хэд болж байна? 83. За, өмнө нь та ямар ажил эрхэлдэг байсан? Би энэ улсаар масаараа малын эмч хийсэн. За, хэдэн жил хийсэн? 51 жил хийсэн. Төөх тийм үү. Хуучин хөдөө аж ахуйн техникум гэж байдаг байсан та. Тийм 1959 онд ховдын хөдөө аж ахуйн техникумыг төгсөж ирээл тэгээд энэ улсаас энэ нутгийн хүн тэгээд нутагтаа малын эмч хийсэн байгаа. Тэтгэвч гацаад нэгээд байсан. Социализмын үед чинь нэгдэл хоршоо гэж байдаг байсан шүү дээ. Тэр үеийнхээ дурсамжаас та хаваалцаач. Би яг л 1959 оноос эхлүүлээд малын эмчийг хийсэн. Тэгээд хөдөө аж ахуйн нэгдэл гэж байсан. Нэгдлийн малын эмчийг хийж байгаа сүүлд нь нэлээд хоохон яхан тэтгэвч зархаа хаан хүн сүүлд нь нас яхан дөрвөлдөө сүүл суудаа гэж. Тэгээд манай сумч хот нэртэй Тосон цэнгэл хот. Тэгээд хотын ариун цэвэр байцаагч эмч нэг 6 жил хийгээл тэгээд тэтгэвчтэй гарсан. Тэгээд тэтгэвч суулгаад юм гэсэн дөө. Тосон цэнгэл бол энэ баруун аймагт ер нь мал ихтэй шүү дээ, тийм ээ? Тэр үед ажил хэр их байдаг байсан бэ? Ой их. Ямар яа. Тэр үед малын өвчлөл энэ төр их байдаг байсан гайгүй юу? Бас нэг ихнийхээ үед бол одоо бом сүлхий энэ төргээд одоо дотор хордлого гэдэг өвчин төрнөд нэлийн тархмал гардаг байсан. Тэгээд яг сүүлийн үед нам засагчийг их арга хэмжээ авлаа. Урдлын сэргийлэх царлага туулгалт хангалттай аваа болоод тэгээд сүүлийн хэдэн жил бол манай энд сүүлийн 20 жил гоц халдварт өвчин гараагүй сум. Тэргээр их бахархдаг сум. Тэтгэвртэй гарсан мөртлөө мөн ажлаа нэмчнээр хүрэлцээгүй байна гэд 5-6 жил тэтгэврт гарсан хаана эмчээ хийж л байсан. Аа. За та 53 жил хөдөө аж ахуйн салбарт ажилласан байна. Хөдөө аж ахуйн салбар таныг ямар одон медалаар шагнаж урамшуулв? Одоо хөдөлмөрийн хүндэт медаль 2 аяг авсан, нэгийг байхгүй алгуулсан. Алтан гадар содонтой ийм л 2 одон авсан хөдөлмөрийн хүндэт медалийг нэгэн хайрал хүндэлж явдаг даа би энэ хоноо бас жинхэнэ хөдөлмөрийн юм гэж. Тий, хөдөлмөрлөж л олсон чарга. Хөдөлмөрт байж л авсан одоо. Ер нь хуучин цагт ер нь мал чин нэгдлийн байж хад хүмүүс маш их ажилтаа бүр хоноо хүртэл саадаг гэсэн. Одоо усад хоноод ч саадаггүй шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Мал чин ер нь их ажилтаа байдаг байсан юм шиг байна. Хоног технологи 2 шанстай. Өглөө бэлчээж яваад нэг тогтоож авчраад нэг сагаад онно ороохон шиг тавихаа өмнөх дахид нэг сагаад нийлүүл одоо 2 бацгаа нэг ч сагаа болж. Ер нь хон сагаа болсон. Ер нь савлсан байна. Гэдэг өвчин төрнөд нэгэн тархмал гардаг байсан. Тэгээд яг сүүлийн үед нам засагчийг их арга хэмжээ авлаа. Урдлын сэргийлэх царлага туулгалт хангалттай аваа болоод тэгээд сүүлийн хэдэн жил бол манай энд сүүлийн 20 жил гоц халдварт өвчин гараагүй сум. Тэргээр их бахархдаг сум. Ааха. Хэдэн малын эмч байдаг байсан сумын хэмжээнд? Сумын хэмжээнд 7 хүн байсан. Ааха. Ер нь ажил бол ихтэй тийм. Тэгээд 6 баригад 7 баригад талдаг. Тэгээд баригад болгондоо нэг эмчтэй сумынхаа төвийн шимчгээр бол 7-8 хүн байсан. Би бол хөдөө баригадад ажиллаж байгаа сүүл рүүгээ 85 оноос хотын захиргаанд халдвартын байцааг хэмжиж нэг орон тав байсан. Тэр орон тавд байж байгаа 90 он тэтгэвртэй гараад тэтгэвртэй гарсан мөртлөө мөн ажлаа нэмчнээр хүрэлцээгүй байна гэд 5-6 жил тэтгэврт гарсан хаана эмчээ хийж л байсан. Аа. За та 53 жил хөдөө аж ахуйн салбарт ажилласан байна. Хөдөө аж ахуйн салбар таныг ер нь ямар одон медалаар шагнаж урамшуулв? Одоо хөдөлмөрийн хүндэт медаль 2 аяг авсан, нэгийг байхгүй алгуулсан. Алтан гадар содонтой ийм л 2 одон авсан хөдөлмөрийн хүндэт медалийг нэгэн хайрал хүндэлж явдаг даа би энэ хоноо бас жинхэнэ хөдөлмөрийн юм гэж. Тий, хөдөлмөрлөж л олсон чарга. Хөдөлмөрт байж л авсан одоо. Ер нь хуучин цагт ер нь мал чин нэгдлийн байж хад хүмүүс маш их ажилтаа бүр хоноо хүртэл саадаг гэсэн. Одоо усад хоноод ч саадаггүй шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Мал чин ер нь их ажилтаа байдаг байсан юм шиг байна. Хоног технологи 2 шанстай. Өглөө бэлчээж яваад нэг тогтоож авчраад нэг сагаад онно
ороохон шиг тавихаа өмнө дахид нэг саагаад нэгдвэл одоо 2 батга нэг саагаа болж. Ер нь хон сайхан болсон юм Юу шүү. соболсон байна. Тийм Мен байна. яхаа ажилтаа ажиллагаатай юм л та. Дээрээс түүхийд бэлтгэл их өгдөг байсан юм шиг байна. Тэгээ түүний хэрэг сугаванга байлгаад ажилдуудад байх юм бол ямар яриах орлоготой ашигтай сайн юм байгаа. Тэгээд за тийм энэ хөдөөгийн малчтын боломж хүрэлцээ нэг муу болсон. Нэг ер нь голдуур нэг 2 хөгсөн. Тэгээд хэд малтай юу хон саахаа танаатгаа чив чуу таатай нэг тиймэрхүү хэмжээнд нэг орцолдохгүй байгаа юм. За таныг би араа их сайхан дуулдаг ардын авьяастан сая би тэр өргөмжлүүдийг уншлаа л да. Тэгээд дууны тэмцээнд 1-р байранд орлоо, дууны тэмцээнд 2-р байранд орлоо, 3-р байранд орлоо гэсэн их сайхан өргөмжлүүд байна. Та эзэнээс дуулдаг болов танаа удам дууч хүмүүс байна уу? Байсан юм аа. Миний хөгшиж их усан дууч сайхан дуулдаг энэ нутг оронд нэгэн дууч нэртэй Бадамсаран гэж дууч алгаа байлаа. Сайн хөгсөн. Энэ наатам дэс явдаг тийм дууч хөгсөн байсан. Би бол зээ хүн юм байна. За. Тэгээд надад нэг тэрнээс жижиг юм очсон. Миний бас сайн бариад байсан. Тэр хөгшиж сайн бариад. Тэгээд тэрнээс надад нэг удам дагаж үлдсэн юм бариад нэг дууч хоёроос жижиг юм үлдсэн юм аа. Аха. Та хэддээ дуулж эхлэв багада. Би 12 цагаас дуулж эхэлсэн дээ. За уртын дуу дуулах уу тий? Тэгээ уртын дуугалдууд дуулнаа. За уртын дуугаараа та ямар тэмцээнд оролцож байна? Би залуучууд оюутны хангалтгаар их наадамд тусгай шагнал авсан. Хэдэн онд? 59 онд. Оо за нэг бүх ард түмний наадам, оюутнуудын наадам гэж болдог байсан тий. Наадам гэж яхад. Аа. Тэгээд орон нутгийн чанартай тэмцээн аймаг бүсэд болдог тэмцээнд тэр болгонд нь баг алгаслаггүй оролцсон доо. Та одоо 90 оноос хойш бариадсан юу? Тэтгэврт гарснаас хойш? Өмнө бас барьдаг байсан. Өмнө өрөөс өмнө. Улсуудаар нь бариулаад түүл гараа бариулаад зүгээр оноос хойш барьж үүссэн дээ юм үнэндээ. Улсуудад ямар чиглэлээр ирэх үү? Хөл гараа агуулчаад ирэх үү? Эсвэл яндан дийлдэ манай тоосон ч хүн их тавраад мэггүй хүн амтай. Тэгээ одоо нэг бариад ослын хүн ч одоо сүүл үед ховорцсон уудсан байгаа юм. Тэгээд наашаа цаашаа хүрээд ирээд тэр болгонд дургуурхтгүй яг одоо бас хүн тосолж явал өгсөн хүн бас насны эцэг сууин болох байгаа л гэж бодож амтан тосолох гэж боддог. Тэгээ яг нэг нийтдээ нэг яг хатуу яс хогорсон яс гэвэл жаргаар даадаад яс байсан ч байгаа. Оо за. Тэгээд яг нэг арай нэг хүний нэг хөл гаргуу болгоогүй нэг махад тоглоом сэглэн болгоогүй яг бас гайгүй нэрсэл ингээм л юм. Одоо 80 гарцсан барьж гин үү? Барьж юм даа тэгээд ховор болсон. За. Барьж хүм цөөхөн болсон. Тэгээд одоо арга байхгүй нөрөө зэрэг гэдэг юм очтын тэгээд оцгоос аргагүй. Уг нь бол гар хөдий мэт юм уу ямар хэвгүй хонтой бас юм да. Гэхдээ тэгээд танцан одоо итгэл хүлээгээл одоо танаар баруун хүрээ зэрэг үзээд өгөхгүй чадахгүй гэж юусоо хэлдэг. Бариад өгдөг. Чадлахаа хэрээр тосус барайвал халчсан гэж явж өгдөг. Ааха. Ах トゥ олонтой юу та? Олоодаа би 8 хүүхэдтэй одоо энэ ах トゥ олоодаа чархтын дайртангууд гэж олон хүн тэрүүн дотор улсын авраг малчин 2 удаа хийсэн малчин дамдан гэж орон нутаг болоод улсад нэлээд нэртэй нэг авах ахмад байж байгаа насаарсан би бас тийм малчны удамны хүн. Дүнгээр манайхан ажиллах малчин энэ малын төлөө амьдарч явсан. Удмын малчин улсууд тийм үү? Манай хөгшин мэрэгэн одоо тэр малчин дамдын гэдэг байгаа самган одоо энэ жил 96 орчгоо. Оо за. Тэгээ насаараа малын төлөө зүтгэсэн хүн сая хөтөлбөрийн гавьяаны улаан төлөө одоо хавлаа. За танахайг удам урд наслдаг удаатай ах тийм ээ? Тийм ер нь нэлээд насламтгай. Аа. Манай аав 87 хүртэл орсон. Манай аавын дүү шөрөөд гэдэг хүн 91-тэй тэгэл нэг 89 хүртэл насалтын да нэлээд насарх уу. Та өөрөө хэдэн хүүхэдтэй? Би 8 хүүхэдтэй. Оо одоо хүүхдүүд юу хийж байна? Одоо яхаа араамн дээр ажил хийж байна, зарим нь жолооч байна, зарим нь хөдөө малчин байна. Ингээ 8 хүүхэд 4 эрэгтэй 4 эмэгтэй. За. Тэгээд тэр зөрүүчөнд одоо гэрлээд бараалаад 4 байтхан 8 16
өчнөө олон болох Ач зээнэр олоод өнөр өтгөн айл болсон байна тийм ээ. Танаа хөгшин ямар ажил хийдэг вэ? Манай хөгшин одоо гэрийн ажилтай байгаа сүүлд нь төв орж ирээд сургуульд цэцэл сургуульд үйлчлэгч хийж байсан. Оо за. Үйлчлэгч хийж байгаа нас орсон да. Танаа 8 хүүхдээс таны авиасыг дуурайж дуулдаг эсвэл бариад цэцэл хийдэг хүүхдүүд байна уу? Байна. Оо за. Том имэгтэй даваасан гэдэг имэгтэй сайхан дуулчин тэрний дараа даваа замч гэж дунд хэрэгтэй хөвгд бас хонд сайхан дуулчин ер нь тэгээ энэ цугаараа нэг тийм ямар ч байсан найран дээр нэг дуугаас авахгүй нэг дуу хэмжээ өнгөрөөгд байхын хэмжээний дууцад бий. За одоо өөр ач зээнраас бас авиаст нь төрнө лөө тий. Тийм. За таныг бас бүхийн цал дууддаг гэж би бас сонслоо. Тийм бүх морны цал дуудана 63 оноос хойш дуудаж үүссэн хүн дээ. Бүхэнд их сонирхолтой. Ер нь морин тархаатай. Үжижил байх маягтай юм. Аа. Бас засвал хийдэг гэж Тийм бүхэн засвал хийнэ. Засвал. Хэдэн жил засвал юу? Нутагтай сумандаа. 63 оноос хойш засвал хийж байна да. Одоо мөн хийшээр л байна. Оо юм тасралтгүй л хийгээд байдаг. Энэ сумандаа л засвал хийгээд. Сумандаа. Яг аймагт нэг бүрэгдэж аваагаар очиж нэг их зассан. Тэгэл энэ сум орон нутагтаа энэ хүндэл дайхуул төлмөн тосон энэ хүн арай бүгсасаар марцлол ганаад манаас чи хочромч гэж байхгүй яваал тийм. Наадан бүрээр завгүй байдаг. Завгүй. Энэ Завхан аймгийнхан, Баруун аймгийнхан ер нь бүх сайтай газар штэ. Тийм ээ. Аа бүхэн их удамтай, чадaltaй эрчүүд ихтэй газар. Танаа сумаас хамгийн алдартай нь одоо хэн бэ? Хамгийн сайн алдартай бүх за яг улсын начин гомб гэж байна. Улсын начин гэж байна. Ванзаа гэж байна. Хоёр гурван начин бийлдэ. Хууч таны залуу хатуудаас аймгийн аслан галаа гэж. Тэр их сайн баг. Энэ аймаг оронд энэ зүйл тогтмол их сайн барилд байсан. Энэ хийчтэй уран барилдаантай тийм сайхан бүх байлаа. Одоо олон жил тэгээд засаад эхлэхэд тэгээд бүр төрсөн ах トゥ шиг болчихно үстэй тийм. Тэгэлгүй яах вэ? Тэгэлж штэ. Хамгийн сүүлийн үеийн алдартай нь одоо улсын нач Улаанбаяр байна уу тийм. Хамгийн сүүлдөө чинь Улаанбаяр. Бүхийн хорхойтон бүхийн засвал хүний хувьд ер нь энэ аймаг улсын цолтой бөхчүүдээс хамгийн таны хүндэлж биширж явдаг хамгийн их үнэлдэг бөхч нь хэн бэ? Хамгийн одоо би өөр аймаг ч хамаагүй их сайн хүндэлж хайрлаж явдаг улсын аслан давсарангой гэж хайрлаж явдаг. Хөвсгөл аюуны овсын толгой. За. Захны бас хоёр гадуурсан нутгийн бас хоёр байна. Амгалан начин байна. Гэвч начингуудыг хайрлаж хүндэлж явдаг даа би яг. За. Та бас хурдан морины цол дууддаг гэж штэ. Тийм. Танаа аймгийн морд их хурдан биз? Хурдтай шүү. Уншаад одоо бас сүүлдээ гайвгад хатгаа мартар гал хоёр. Тийм. Харин би нэг наадан үзэж байгаа сонссон нэр байна. Тийм. Тэний зөвхөн сайн бас марнди хавтаа төвтөр бас нутгийн нэр алдрыг сайхан гаргаж хөөхөд байгаа сайхан талдуу. Цааш таалан жил маруух найдвартай нэлээд ч тийм авдаг зөвхөн марн билээ сонирхолтой хүн байгаа юм да.